За сайн байцгаана уу бүгд минь өдрийн мэндийг хүргэе. За би одоо өөрийнхөө номоо уншдаг одоо энэ булангаас мэдчилж байна. Энэ удаагийн бичлэгээр одоо ийм жоохон ярддаг бичлэг хий гэж бодож байгаа нэг юм сэдв барьж аваад одоо миний толгойд ингээд ойрд бодогдоод байгаа нэг юм сэдв байгаа байхгүй юу. Тэгээ тэрний хадлаар бас та нартай хуваалцаад бодлоо жоохон ярдгийн билүү гэж бодож байна. Тэгээ та нар маань бас энэ сэдвтээ ингээд санаа нийлэх зүйл байвал эсвэл санаа нийлэхгүй зүйл байвал комментэн дээр дуртай бичиж орж ирж болно. Тэгээ би ингээд хажуу талдаа цай авцсан сууж байна. Ийм хөөхөн аяга та нарт харагдаж байна уу? Паскал Лютер Хамбургт явж байгаад авсан ийм аяга байгаа. Тэгээ энэ дээр ингээ миний хөөхөн нэртэй. Тэгээд дотор нь ийм цай хийцэн байгаа. Итальяншул лимоне гэд ийм тэ канагийн цай. Би ч одоо сүүлүүд бүр эмгэн болсон шүү дээ. Кофе уух маань ч багасаад ер нь бол их цай уудаг болсон. Тэгээд энэ германч гэсэн угаас амар хүүтэн болж байгаа. Хүүтэрч эхэлж байгаа болохоор гэтээ Монголыг хартуулвал амар тийм хүүтэн биш л дээ. Өнөөдөр ихэд 11 сарын хэдэн бэлээ? 14-ний өдөр хаа. Тэгээ гадаа 16 градус байлаа. Ер нь ингээ бүрхэг л байгаа болохоос ш 16 градус гэдэг бол 11 сард бол үнэхээр амар гоё цаг агаар штэ. Манай Монголд бол одоо баг хасаг градустай орцсон удахгүй 1 сарын дараад бол 9 эхлэх гэж байгаа тийм байна. Тэгсэн ч гэсэн ингээд ерөөхдөө жоохон дараадаг. Болохоор ингээд цай уудаг болцсон. Зэ бүр ингээ амар их цайны юутай болцсон битээр одоо ийм цуглуулгатай болцсон. За тэгээ одоо надад хамгийн их таалагдаад байгаа цай нь энэ Тэ-канагийн Итальяншул лимоне гэдэг энэ цай надад маш их таалагдчихж байгаа. Тэгээд тийм байна. За тэгээ би бас ийм өнөөдрийнхөө бичлэгийг ийм микрофонтой хийж байгаа байхгүй юу. Тэгээд ямар сонсогдох нь уу, ямар байх нь уу гэж туршиж үзэх гээд тэгээд бас ингээд чихвч дүүцэн байгаа та нар битгий гахаараа. Би өөрөө нөгөө хоолойг бас сонсоод ингээд голд нь ингээд дуу чимээ тасалдах юм уу тиймэрхүү асуудал гарах юм бол сонсоод явчих болох учраас ингээд чихвчтэй сууж байгаа шүү. За тэгээд өнөөдрийн ярих сэдэв болвол хайр дурлалын харилцаа буюу үерхэл болон таргалалт гэдэг сэдэв байгаа заяа. Би одоо Паскалтай үерхэж эхлээд жил орчим болох гэж байна. Хамт амьдарч эхлээд бас жил орчим болох гэж байна. Бид тэр одоо би нэгээ таньж эхлээд 1 жил хагас болж байгаа байхгүй юу. Тэгээ ингээм хамт амьдарч эхлэхээс бараг ингээд жил болох гэж байна. Ингээд тэрнээс хоошоогоо би одоо бараг ингээд 10 кг нэмсэн байна. За. Та нарт ингээд харагдаж байна юу миний нүүр царайс өсөлөд. Би одоо ингээд сүүлийн 1 сар ингээд бараг амар мэдэрч эхэлсэн. За ингээд инээнгүүд энэ дээр ингээд буцаагаад бомбоод эхэлсэн байгаа байхгүй юу. Би ч мөрөстэй зовж арай ч үгүйж нэг юм жингээ хасч миний хамгийн доод хүрсэн жим бол 52 кг би хүрсэн заяа. Өнгөрсөн жил тийм түрүү жилийн 6 сар март 2024 оны 6 сар 7 сард ч юм уу тэр үед л миний бүр ингээ хамгийн доод жин дээрээ байсан үе. Намайг Монгол утсан жуур манай гэрийнх бүр нүднээс гарч чи ястай амар турчиж пүүпа гэл тэгээд захгүй манай дүү мө баг намайг танихгүй юм хаашийн тэгээд тэр чинь би ингээд бас хооллолтоор спортоор гэл тийм амар их дисциплин хийж байж ингэж арай гэж турсан байхгүй юу. Тэгээд би ингээд харилцаанд ороод ихсэнтэй ингээд тийм аз жаргалтай хайр дурлалын харилцаанд би ч ингээд байгаа шүү дээ. Санаа зовх зүйл байхгүй. Тэгэл бид хоёр чинь нийлж ингээд идээл байгаа байхгүй юу. Ер нь бол тэгэл ингээд явцын дунд ингээд жилийн хугацаанд би ингээд 10 кг амар хурд нэмсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр маань одоо надад ингээд амар төвөгтэй санагдаж эхэлж байна. Ингээд би ингээд жин нэмчээд байгаа маань нэгдүгээр ингээд хувцснууд жоохон одоо барьж эхэлж байна. Гэхдээ амар тийм бүр ингээд чигцэлтэй байгаа юм бол байхгүй. Тэгтээ ингээд ер нь бол барьж эхэлж байна заяа. Тэгээд би өөрийнхөө бит им тухтай биш байж эхэлж байна. Ингээд хувцнууд ингээд жоохон чигцэлтэй байхаар чинь би одоо хүртэл угаас эс арцмаар өмсчил байгаа л та. Тэгтэл ингээд хувцнууд ингээд жоохон чигцэлтэй ирэхээр ингээд хүн ингээд өөрийнхөө бит нэг юм тухтай биш мэдрэмж авч эхэлдэм байх гэж би бодсон заяа. Тэгээд ингээд хичнээн ингээд хөөрхөн болоод ингэсэн ч гэсэн ингээд нэг жоохон тийм нэг л биш надад ингээд санагдаад байгаа байхгүй. Би угаасаа ингээд нэг жоохон ингээд бүдөрцөн маань мэддэл нэг юм хөөцөн харагдаад байгаа байхгүй юу. Тэгэл тэрнээс ч болоод ч юм уу миний ингээд өөртөө итгэх байдал маань ч юм ингээд жоохон буураад байгаа гэх юм уу. Амар хачим аз. Одоогийн миний жим болвол өглөө өлөн дээрээ жингээ үүсгэхэд би 60.3 кг байгаад байгаа. Ер нь 60.5 60 кг ч юм уу тий. Тэгээ хоол идсийн дараа орой үүсгэхээр нэг хаяада 61.7 61.6 ер нь ингээд 61.5-аас 62-ын хооронд ингээд хэлбэлзээд байгаа заяа. Энэ бол нэг амар тийм их юм биш л дээ. Гэхдээ хүн ингээд тэрхий тийм хүн ингээд ер нь ингээд жинтэй байж болно. Тэгсэн чигсэндээ өөрийнхөө бит ингээд гоё вол өөрийнхөө бит ингээд тухтай мэдрэмж авах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр би тэр мэдрэмжийг өөртөө авч чадахгүй байгаа учраас одоо надад энэ жин юмсан маань амар их төвөгтэй санагдаж эхэлж байгаа. Тэгээд би спорттой эргээд явж эхлэе гэж бодсон. Ер нь л ингээд хосын харилцаанд орж эхэлснээс хойш яагаад жин нэмэх болсон талаараа яриа заяа. Нэгдүгээр болохоор би ганцаар амьдардаг байхдаа
ингээд нэг хоол хийхдээ 2 өдрийн хоол хийдэг гэсэн аахгүй юу. Тэгэл спорт хийсэн өдрөө бол оройн би нэг хатар хоол идэхгүй байсан заяа. Тэгээд орой 6-аас хойш бол ерөөсө баг юу ч идэхгүй байсан. Тэгээд үлсэх юм бол нэг алим ч юм уу нэг юм йогурт ч юм уу тиймэрхүү юм л идчихдэг гэсэн аахгүй юу. Тэгээд одоо болохоор би өдөр болгон хоол хийж байгаа заяа. Хосын харилцаанд бол яагаад тэгэхээр мэдээж хэрэг эрэгтэй хүмүүс ч эмэгтэй хүнийг бодвол их идэн тий. Тэгээд энэ эрэгтэй хүмүүс ч угаасаа өдөр болгон л тийм халуун хоол идэхийг хүсдэг заяа. Тийм болохоор бид хоёр ингээ угаасаа хамтаа идэж таарна. Тийм болохоор би ингээ өдөр болгон тийм калоритой хоол идэж байгаа байхгүй юу? Зарим өдөр угаасаа тэгж их калоритой хоол идэхгүй ч гэсэндээ ер нь бол өдөр болгон тийм хоол идэж байгаа. Тэгээд хоёрдугаарт нь болохоор хитрхи их чихэр жимс тэ одоо чипс тэгэл юу гэдэг нь эсвэл юм soft drinks калори ихтэй шал хэрэггүй тийм юунууд ундаануус ч юм уу тиймэрхүү юм бас уух маань ингээ ер нь ихссэн. Би бол ганцаар амьддаг байхдаа хизээж орой кино үзэж байхдаа чипс мэс идэж үзег байхгүй юу. Тэгээд одоо ингээд хамтдаа амьдарч эхэлснээс хойш ингээл 7 хоногтоо нэг ч юм уу 2 удаа ч юм уу те тэр ингээл кино үзэж байхдаа хойл ингээл сайхан юу гэдэх вэ чипс идэх үү гээл тэгж аал идчихдэг байхгүй юу. Тэгэл тэрнийхээ хажуугаар нь заримдаа юу байна чихэр жимс идэн те одоо харибо морибо те юу гэдин тиймэрхүү юмнууд идэн чоколад идэн твикс микс идэн зайрмаг идэн энэ төр гэл тэр маань юу нь бол амар хийхсчихсэн. Тэгээд 3 дугаарт нь болохоор ингээд ганцаар байдаг байхдаа би бол спортод бүр үнэхээр амар явдаг байсан заяа. Заримдаа өдөрт 2 удаа ч юм уу тэнгүүтээ нэг явахдаа ингээ 2 цагаар ч юм уу те цаг хагас масаар ч юм бүр ингээл айгүйх тэгэл яваал ингээл алдалгүй явдаг байсан аахгүй юу. Тэг ингээд хоёулаа амьдардаг болсноос хойш би ингээд энэ хүнтэй хамт цанг өнгөрүүлж байгаа штэ. Тэгээд тийм болохоор ингээд спортоо ер нь ингээл баг багаар хаяал ингээл явах нь эхлээл багасч эхлээл тэгж жаал бүр сарда бараг 1-2 удаа ч явдаг ч болсон юм уу те тэгдэг болцсон байсан. Тэгж байгаа зүйлд сая 8 сард би чинь халгаанд орсон шүү дээ. Тэрнээс хойшоо нөгөө угаасаа спорт хийж болохгүй болчихсон 3 сарын 3-7 хоногийн хугацаанд. Тэгээ тэрнээс хойш би баг ингээ хайцсан заяа спортоо. Тэгэл яг би ингээд өөрчлөлтийг одоо яг мэдэрч эхэлж байгаа гэж бодож байгаа. Тэрний үр дүн бүр ингээд огт спорт хийхэ болцсон. Болохоор ингээд ялцчихгүй одоо ингээд жин дээр маань мэдэгдээд ингээд хацар батран дээр бондож байгаа нь мэдэгдэж байгаа гэж бодож байгаа. Уг нь бол ингээд хамтдаа ингээд хоол идэх мэдэх гоё ч гэсэн одоо тэр мэрийг ингээд басхий гэж шийдээд бид хоёулаа одоо ер нь хоол ундан дээр их анхаарч байгаа. Тэгээд ямар ч хэсэн анхаарч эхэлж байна. Тэгээд та нар ингээд бас ер нь таргалдсан уу? Ер нь ингээд хосын ярилцаанд орсноос хойш ч юм уу тийм л байна да. Тэгээд би бол үнэхээр энэ харилцаанд амар гоё яд жаргалтайгаа заяа. Бас тэрнээс болдог ч юм мэдгүй жаргалгүй байгаад таргалан чиж байх хэрэгтэй. Бас энэ бас тийг л аргумент юм да. Тэгээ бид хоёр нүгэцээ бас хоол идчихэд ирсэн заяа. Бүтггүй бид хоёр ингээд нийлээд хоол идэх амар дуртай за. Тэгээд манай Дортмундын хотын төвд Юмини гэдэг нэг юм сушины all in buffet ресторан байдаг баггүй юу. Тэгээд бид хоёр тийш хэзээ нэг цагт орондоо гэж ярьдаг байсан. Тэгж жагаад сайт руу ороод үзсэн чинь өдрийн цагаар 15 цаг хүртэл буфе нь 20 евро байдаг гэд. Тэг хоёлаа өнөдөр амсрамж хоёлаа тийш явах уу гэд. Тэг явд сайхан дураараа суши хийж жаад ирлээ. Тэг бүр ингээд бас гэд дүрцэн тийм болохоор ингээд амьсгаа маань жоохон хүнд байж бас магадгүй байх гэж бодож байна. Тийм. Тэгээд одоо тийм мэдээч турхачин дан ганц спорт бас тийм амар нөлөөлөхгүй тий хоолунд амар нөлөөлнө. Тэгээд ер нь бол өдөрт авах ёстой калоринаас доошоо л байгаад байхад турах тий жингээ ингээд хасгаж ингээд амар нөлөөлнө шүү дээ тий. Тэгээд угаасаа 7 хоног дотор тэгэж 2-3 кг хасна гэж байхгүй чи ингээд урт удаан хугацааны аялал учраас ингээд тий өдөр болгон хийж байгаа зүйлдээ л ингээд анхаарч сайн хийх хэрэгтэй тэгж байж юм үр дүнд сайн хүрэн тий. Би ч юм бол Герман анх хэрэгтэй хэдэн килограмтай байлаа бараг 70 кг зааж 68 67 молон килограмм ч юм уу тийм юутай ирж исэн. Тэгээд анх хаус бэлэн эхлэхдээ болохоор би чинь 61 62 кг байсан юм. Тэгээд 2 жилийн хугацаанд 52 кг ботлоо ингээд турсан байхгүй юу. Хамгийн доотлын манжин бол тийм байсан. Тэгээд та нар миний хэрэг өмнөх бичлэгүүд үзсэн бол угаасаа мэдэх бах те түрүү жилийн бичлэгнэр бол би нилээн л жижигэн л харагдаж байгаа. Тэг ингээд хацарнаас нүүрнээс ихсүүлэл угаасаа ингээд мэддэд эхэлдэг юм хэлээ л дээ. За чи цайнаас нэг балгаадах юм. Тэнд манай хүн хөвтөд юугаар тоглож байгаа байхгүй юу? Тэгээ та нарт юу сонсогдож байна вэ яриа. Өөр ярмаар байгаа зүйл гэвэл юу вэ? Тийм
ингээд заримдаа би бас ингээд ганц би байдаг байсан амьдралаа ингээд боддог заяо. Ингээд зөвхөн өөртөө гарах цагтай байна гэдэг бас амар гоё тий. Ингээд заримдаа надад яг ийм нэг өдөр ч юм уу, 2 өдөр ч юм уу ингээд ганцаараа бас баймаар ингээд амар санагддаг заяо. Би ингээд энэ харилцаанд төр амар аз жаргалтай байгаа шүү дээ. Би бүр ингээд жаргалтай байгаа хгүй юу. Тэгсэн хэрнээсээ надад бас ингээ ганцаараа байх цаг ингээ хаяа дутагддаг. За бүр үнэхээр ингээ гав ганцаараа байгаад бүр ингээ юу ч хийхгүй ч юм уу тий надад тиймэрхүү дутагддаг хгүй юу. Тэгэл надад тэр цагийн маань бас гал өгдгөлдөө. Гэтэл надад бас тэгж санагддаг заяо. Тийм болохоор та нар синглүүд маань ганцаараа байгаа хугацаагаа ингээд гоё сайхан аз жаргалтайгаар ингээд жаргаж өнгөрөөгөрөө гэж хэлье да. Уунал ингээ хоёулаа хамт тийм юм хийх гоё те. Ингээд байн хамт байх гоё ч гэсэндээ хүнд бас ингээ ганцаараа байх цаг амар чухал. Тийм байна. Тэгээ бит хоёрын ингээ харилцаанд өөр ялгаатай байдаг зүйлүүдийн талаар бас ингээ би ингээ хаяа боддог байхгүй юу. Манай хүн гэхэд өдөрт ерөөсөө нэг 6-аас 7 цагийн нойр хангалттай зав. Тэгэл сав гээл бас чинь өглөө 7 цаг гээд ингээд өглөө 7 цаг гээл ямар ч сэрүүлэггүй ингээд сэрчин заяо. Орой хичнээн орон унтсан ч 1 цаг 12 цаг маг гээд унтсан ч хамаагүй өглөө 7 цаг гээд шууд сэрүүлэггүй сэрчин заяо. Тэгэл амар босоол өдрийг амар эрчтэй өнгөрүүлэн за. Тэгэхэд би чинь тэхгүй шүү дээ. Би ингээл байнга л урт удаан л унтмаар байдаг заяо. Тэгэл ажилтаа үед бол тэгээ угаасаа босох хэрэгтэй учраас тэгэл 4:30 гэл босч байгаа юм л да. Тэрнээс чи би ингээд өдрийн ээлжтэй ч юм уу амарч байгаа өдөр бол ингээд сайхан 10 11 хүртэл ингээд унтмаар л байгаа байхгүй юу. Тэгэл намайг манай хүн ингээд унтуулдаг л да. Тэгтээ ингээд яалтчгүй заримдаа намайг ингээд өглөөс ирээдэг байхгүй юу. Тэгээд тэр ингээд ийм ялгаатай асуудал байна. Гэтэ миний тэгж их унтдгийг манай хүн бол одоо ингээд хүлээгээд авцсан. Тэгээ намайг ингээд унтчих хат өөр энэ чинь ингээд тоглоод байж идэг. Намайг сэрхий хүлээгээл эсвэл тэгэл за бүр ингээд бүр оройтох гэдэг байвал тэгээ 11 өнгөрөөд эхлэх юм бол намайг хурж ирж сэрээдэг байгаа. За тэгээ хоол ундан дээр гэх юм бол бас дөрүүдийн асуудал бол манай хүн хаа очиж Монгол бол амар туртай иддэг. Би заримдаа цүйвэн, бууз, хуушуур тэгээд заримдаа тийм Таиланд хоол ч юм уу те ер нь тийм Аз гаралтай хоол заримдаа хийж өгөхөр манай хүн амар туртай идэн заяо. Тэгээд би бол бас зөвхөн хоол хийдэггүй. Ер нь бол 60-70% манай хүн бүх хоолоо ер нь хийдэг заяо. Тэгээ тэрний арын цэвэрлэгээ мөвлөгээ тэрний ажил бол би бүгдийг нийдэг байгаа. Тэр нас надад ингээд амар байдаг заяо. Заримдаа ингээд өглөөний ээлжид тараал ингээд ямар ч хүчгүй болсон ороод ирэхэд намаа ингээд хоолтой өгчдөг байхгүй. Тэр бүр ингээд амар гоё хайр өмнө заяо. Өчтөр ихэд ингээд би ингээд амар ядарсан заа. Тэгээл ингээд ямар ч хүчгүй тэгээд ажлынхаа дараа яаж хат өрхийн имлэг орж эмнийхээ бичгийг орох гэсэн байхгүй. Тэгээл арих гэж нэм гэртээ 4 цаг гээл орж ирсэн чинь манай хоол хийцэн заяо. Тэг ингээд цай чанцсан нам хүлээж байгаа хгүй юу. Тэгэл надрын гэл бичээл за чи эзэн ирэх юм чи яг ирэх болохоор хэлээд идэх юм бол би хоол одоо хийх чинь мэг чинь гэл тэр нас надад амар гоё хийдэг. Ингээд ийм халамжлуулж байгаа мэдрэмжтэй тэгэл намайг ажлаас ирж авна өглөө заримдаа хүргэж өгнө. Тэгээ заримдаа юу яа тийм манай галт тэрэг ингээд айгүй их хоцор хотолтой ч юм уу те эсвэл ингээд явхаа болгох ч юм уу тиймэрхүү асуудал гардаг байхгүй юу. Тэнгүүд ингээд би ямар ч айц хүүцгүүгээр буцаж гэрлүүгөө яваад Паскалыг сэрийгээд намайг ажил руу хүргөөд өгөөч гэж асуудаг заяо. Тэрнээс шиг ингээд зарим тохиолдолд бас би ч ингээд айн л та хөрх юмд унтмаар л байгаа хальтаа махалтай гэл. Тэгэл би яаж иж байгаа гүрэж байгаа л өөр арга хэмжээ болол явцдаг байхгүй юу. Тэгэл гэртээ ирээл тэрийг ярихаар үгүй чи надад хэлэхгүй яасан би чамайг ажил руу хүргөөд өгч гэсэн штэ энэ төр гэл хэлдэг заяо. Тэгээд бас нэг өөр бодогдож байгаа зүйл гэх юм бол би ер нь бол нэг 45 хүрээд ирэхээр ингээд энэ хаваар ингээд амар хүрчлээ авах гэж боддог. Яа тэгэхээр юм манууч амар үү заяо. Хөгжилтэй гэх юм уу. Амар хөнгөө ярина ингээл өдөр болго намайг инээлгэн. Тэгсээр би ингээд энд одоо ингээд амар хүрчлээд болох гэж бодож байгаа. Тэгээд яг энэ инээлтийн энийг ингээд амар хүрчлээд болох гэж бодож байгаа. За тэгээд өөр ярих гэж бодож исэн зүйл гэх юм бол юу байгаа лээ. Тий хоол ундан дээр гэх юм бол яалтчгүй би ч нөгөө Аз хүн тийм энэ юм чинь ингээ герман хүн тийм би ингээд заримдаа бүр үнэхээр будаа идмэр санагдана ингээ заримдаа бүр үнэхээр мах идмэр санагдана тийм ингээд нэг юм дээр ингээд амар идмэр ингээ санагддаг болдсон шүү дээ тийм тэгэх юм бол надад би одоо тийм юмар үлддэг заяа махаар ч юм уу эсвэл ингээ шөлтөө хоолоор ч юм уу эсвэл ингээ будаа кимчим чаа ингээ бүр амар идмэр санагдана заяа тэнгүүд манай хүн болохоор яадаг гэхээр төмөс идмэр санагддаг заяа энэ германчууд чинь төмсөнд амар дуртай тийм төмсөө амар олон янзар хийдэг за. Одоо жишээлбэл брат картофел гэж байгаа. Тэнгүүтээ картофел бугыг төмсний нухаш гэж байгаа. Тэнгүүтээ өөрчүүлээ. Картофел омлет гэж байгаа. Тэнгүүтээ өөрчүү идэг лээ.
картофель Auflauf гэж бас байгаа заяа. Тэнгүүтээ өөр юу вэ? Kartoffeln. Ja, was du so mit Kartoffeln gerne isst. Ja, alles. Ja, Bratkartoffel, ne? Kartoffelpüree isst du auch gerne. Ja. Kartoffelauflauf isst du auch gerne. Ja. Und ja, Pommes. diese Kartoffelomelette isst du auch gerne. Pommes. Ach ja, stimmt, Pommes auch. Püree. Püree habe ich erzählt. Rösti. Ach ja, Rösti. Was gibt's noch? Ich glaube, das war's. Тий ингээд ийм 6 төрлийн ингээд төмсөр хийж болох юмнууд байхгүй. Энэс ч бүр амар их байгаа. Тий ингээд манай хүн яг ингээд өлсөд эхлэхээр яг ингээд бүр төмөстэй юмнууд амар их дуртай заяа. Бүр хамгийн дуртай хоол нь помс гэж боддоо. Тэгэд миний өлсөлтөг бол хизээч төмөс биш заяа. Тийм болохоор ингээд герман төмөс гэдэг нь учиртай юм билээ шүү дээ. Угаасаа эдгээр ингээд төмөсөнд амар дуртай болохоор төмөс ч үг нь бол хамгийн эрүүл колонид байгаа дагуулсан хүнс учраас үг нь бол эрүүл л дээ. Гэтэ помс болохоор нөгөө тосон чарсан болохоор жоохон эрүүл биш бол явцдаг болохоос тэг ингээ хоолны тал дээр дөрүүтэй нэг жоохон иймэрхүү юмнууд байна. Одоо турах үйл ажиллагаа маань эхэлсэн байгаа. Би спорт одоо нэг өнжөөд явж эхэлсэн. Тэгээ би одоогоор бол ингээ булчингийн амар өвдөлттэй байгаа. Яг тэгэхээр нийт өдрөөс эхэлж спортоо эргэж явж эхэлсэн байхгүй юу. Тэгээ өнөөдөр 5 дахь өдөр өнөөдөр дахиад явна. Тэгээд удаа яваагүй байж байгаа нөгөө явцгаар чинь угаасаа булчин ингээ амар өвчин очдөө штэ. Тэр чинь ингээ германаар мускул катер гэж хэлэн заяа одоо булчингийн өвдөлтийг тэгээд би уг нь л ингээ баг килограммаар хэлсэн байхгүй. Би угаасаа яг ингээ за удаа яваагүй одоо эхлэх юм бол би угаасаа булчингууд дээр амар хөвдөлт авна гэл хамгийн баг жингээр ингээ явсан байхгүй юу. Жишээ нь хэд нөгөө одоо ийм hip thrust гэдэг машиныг би уг нь бол баг 100 кг хийдэг гэсэн байхгүй юу. Тэгэхэд би ингээ хоёр талдаа 20 кг-тай би 40 кг-аар хийсэн байхгүй юу. Тэгэхэд л ингээ амар өвдөд байгаа байхгүй юу. Тэгээд өнөөдөр дахиад нэг явчих юм бол булчингийн өвдөлт маань гайгүй болчих гэж бодож байна. Тэгээд хоолныхаа калори дээр их анхаарад бага калори аваад өдөрт алхалтын хэмжээг ихсгээд байвал бас тий гайгүй турах явцанд нөлөөлөх байх уу гэж бодож байна уу. Тэгээ би тийм амар их хурдан шуурхаа үр дүн бол хүлээхгүй байгаа. Паскал хавтар 2 сард 2-7 өдрийн амралттай байхгүй юу. Тэр үеэр ингээд тийм далайн гоё амралт хий гэж бодоод байгаа. Тэр үедээ л би нэг 57 56 кг болцсон байл болох гээд байгаа. Тийм болохоор тийм л андаа найзуудаа ярих гэж бодож исэн сэдэн байна. Ийм байна. Тэгээ хүн ингээд угаасаа relationship-д ороод ирэхээр ингээд жоохон таргалдаг баха гэсэн нэг юм миний бодол байгаад байсан. Гэтэ тийм таргалдаггүй асууж гисэн байгаа л да тий. За тийм л андаа найзуудаа. Тэгээд ийм шинэ микрофонтой хийсэн бичлэг маань. Was? Was hast du gesagt? Паскал ингээд Монгол хараалын үг сурцсан заяа. Тэнийг юм уу чи гэд хэлдэг болсон. За тэнгүүтээ Тэнийг юм уу чи? Ядаргаат юм бэ гэж гэд хэлдэг болсон. За тэнгүүт ингээд за гэдгийг бас сурцсан заяа. Тэнгүүтээ бас өөр ямар үг сурцсан байлаа. Нөгөө пэг бас сурцсан заяа. Тэгээд нөө салаавч гаргадаг байдэн штэ. Тэдний ингээд нэг ажил дээр байдаг орс ажлынхан хүнээс сурцсан заяа. Нэг өдөр ингээд над руу гаргацсан наа чинь. Гү чи яагаад над руу ийм гаргаад байгаа наа чи Монголд ингэж гаргаж болтгүй гэсэн чи юу яриад байгаа юм бэ наа чи юу ч яасан ямар ч юугүй штэ утгагүй л юм штэ гэсэн. Тэг би бүр загнасараа болиулсан заяа. Тэг өнөөдөр бас ингээ хуруудахыг суртан заяа. Би тэр нөө хоол идчихэд за хинэн тооцоогоо төлөх ингээд хуруудж байгаа шийдсэн байхгүй. Тэгээ Паскал хажуудаад төлсөн. Хуруу ингээд амар сайн сурцсан за. Тэгээд Монгол юм дөрөв ингээд амар сонирхолтой байгаа. Тэг дараа жил Монгол явна гэж тааж бөө баяр байгаа шүү дээ. Говийг үзмээр байгаа. Гэтэл морь унаж үзнэ. Гэл бомб баяр байгаа юм шүү дээ. За тийм л энэ иймэрхүү сэдв болж байгаа тийм суудаг яриа бичлэг бас ингээд цаашдаа хийвэл бас зүгээрэж магадгүй байх гэж шүү ингээд бодолт маань байгаад байгаа. Миний бодолт ер нь бол ингээд зөндөөл их бодол ингээд эргэлдэж идэв. Тэгээд ажилдаа явсан өдөр бол би ингээд амар их ядраа тэгэл тэр бодлоод маань ингээд сарны алга болчдөг. Тэг би ингээд заримдаа боддог заяа. Би ч одоо ингээ ганц бий байгаа хүүхдгүү нэг ганц бий гинэ одоо хүүхдгүү бит хоёр чинь тий. Тэгэхэд ингээд заримдаа ажлынхаа хажуугаар гэр орноо цэвэрлэх спорт хийх тэгээл ингээ гадуур найзуудтайгаа уулзах ингээл тиймэрхүү юмнууд ингээд цагийн хувьд ингээд ерөөс таарахгүй байгаа байхгүй юу. Тэг би ингээ амар ядарчдаг за ингээд амар гадуур актив байгаад хүн амттай уулзах юм бол ингээ явчихмал амар ядарчдаг за тэг надад ингээд дор хаяж 8 цагийн нойр маань хэрэгтэй. Тэг ингээд ээлжийн ажлаас болоод шүний ээлжмээс болоод зарим өдөр би бүр ингээд нокаутанд орсон байж байдаг шүү дээ бүр ингээд ямар ч сүнсгүй заяа. Тэгээд хүүхдгүй
Тэгэхгүй ийм байж хахад хүүхдээ болоод ирвэл яах вэ гэж бас аяа боддог заяа. Яаж энэ хүүхдээ ээж нар тий ажилдаа яваад гоё бие тээж байгаад спорт хийгээд найзуудтайгаа ч уулзаад тий тиймэрхүү байж чаддаг байна гэж бас их боддог. Гэхдээ тэгэл ээж мэж болоод тэрхүү бас өөр хормон өнтер давмгаалаад өөр болдог юм билүү гэж бас тий мэдхүү. Тийм болохоор би бас хүүхдээ найзуудтайгаа үнэхээр их биширч байгаа. Хүүхдгүү би энд ингээд хаяа тэгээ завж штэ үнэхээр тий. Ингээд эрэгтэй хүнтэй амьдрна гэдэг чинь бас ингээд жоохон бас төвчээр шаарна хичнээн гоё ч гэсэн тий. Эрэгтэй хүнд чинь эмэгтэйнээс ингээд маш өөр заяа. Эдгээр чинь ингээд амар тавина штэ. Хүмүүс ч ирсэн хувцаа ингээд буудан дээр тавиал орхичихна. Тэг хизээ хурах мэддэггүй. Би тэр хувцаа ингээд газ дорн ингээд хураад авчмаар байгаа байхгүй юу? Тэгэл би ингээд хардын ихлээл. За энэ хүн ингээд өөр хураах нь уу яах нь гэл. Орой болтол байж л. Тэгэл би ингээд яалтчгүй хэлж байгаа байхгүй. За одоо чи натаа хураа. Тэгээд ингээд өглөөж нэг юм хураана. Тэгээд заримдаа ингээд нөө угаасан хувцас би ингээд ихэд өөрийнх нь тал дээр тавьчихдаг байхгүй юу? Тэгээд шкафраа өөрөө хураагаад хийгэрээ гэд. Тэр хувцсыг хэд хондог гэж бодож байна. 2 3 бол зоолтой хон заяа. Тэгээ би үгэлж эхэлнэ. За одоо натаа хураагаарэ. Тэгэхгүй бол ингээд шүү тэгээ шүү. Дараагийн хувцас чи ингээд ороод ирж байгаа шүү дээ угаагдал. Тиймэрхүү юм болно. Тэгээд бас би ч нэг юмнуудыг дор дор ингээд цэвэрлэмээр байдаг байхгүй юу? Хоол идэж дууссан бол газ дор дор нь хоол идсэн аяг тавнуудаа аяг угаах машин руу хийгээд төмпөн шов савнуудаа газ угаагаад арчаад хийчихгээл тэгээ хойлоо хөвтийгээл тэнгууд манаа юм байхгүй. Байж 50 байж хойлоо эхлээд киногоо үзчих тэгээл ураа гээл тэгин заа. Амар ааж. Тэг ингээд миний учрыг бүр ингээд олдог болцсон за. За одоо яг тэгж эхлэн. Чи одоо яг тэгж гинүү те? За тий хойлоо тэгчих. Хойлоо одоо өстө газ гой хураач те гэл ингээд намайг тэрнтаа ингээд явуулаад байна заа юм. Тэгээд энэ зан чанар нь бас ингээд надад сайнаар нөлөөлж байгаа ч би чи ингээд заримдаа ингээд адгуу штий. Газ гэл. Тэгэхгүй ингээд намайг ингээд бас ингээд жоохон хаяад удаашруулдаг за заримдаа. Юу ярьж байгаа дишээ хадуураад явчихваа. Ингээд баахан юм сайхан хойлоод хумаад ярьж ин да. Тий одоо ингээд юу болох ч байгаа. 100 сарын баяр болох ч байгаа шүү дээ. Өнөөдөр ч 11 сарын 14-ний өдөр. Тэгээд одоо бэлгнүүд цуглуулж эхлэх хэрэгтэй байна. Паскалийн гэрийнхэнд те манай Паскал ч 2 ахтай, хоёулаа их нэртэй. Тэгээд нэг ах нь болохоор 2 хүүхэдтэй. Тэгээд ээж аавд нь бэлэг, тэр 2 хүүхэд нь бэлэг, томчуудад нь тэр ах эгчт нь бол нэг ятар бэлгэсэд том байхгүй нэг жижигэн мөчгөл болох бах. Тэнгүүтээ манай доотлын 2 хөрш байгаа. Тэд нартэй бас ингээд 100 сараар ийм жижигэн бэлэг бас өгдөг. Тэг ингээ би ингээ бэлэг сонгох монх юм дээр надад бүр ингээ ямар ч тийм гоё тийм сонирхолтой санаа манаа те ерөөс орж ирдэггүй заяо. Амар хөтөл би ингээ TikTok-ийн бичлэг ч юм уу Pinterest-ээс зураг мураг үзэх юм тэрхүү юм харж байгаа л нэг тэр үдээ ингээл ямарсан болгочтгоо л доо. Тэгээ энэ одоо ч нөө Black Friday болно шүү дээ. Тийм болохоор ер нь бэлгнүүдээ ингээ сайн цуглуулж эхлээд эртнээс бэлдээд байж гэж бодож байгаа. Тэгээ ингүүтээ би ч бас энэ үнд бэлэг хэрэгтэй болно те. Тэрэндээ бас бэлдэж байгаа. Тийм байна. Тэгээд манай Паскалийн гэр бүлийнхэн бол намайг бүр үнэхээр ингээд яг өөрийнхөө гэр бүлийн гишүүн шиг хүлээж авдаг заяа амар хөө. Миний төрсөн өдрөөр бүгдөө над руу ингээд бичээ заяа. Ээж нь бүр өглөө 6:30 болоод дөнгөж сэрнгүүтэл бичсэн юм шиг байгаа. Ингээд 30 нас хүрсэн чинь баяр хүргэе. Ингээд бит хоёроос гээд нөгөө аав ээж хоёр нь хоёлаа ингээд бичиж байгаа байхгүй юу. Тэгээд бит хоёр өнгөрсөн 7 хоногийн хагас бүтэнсэнд Боркон руу явсан байхгүй юу. Тэгсэн чинь надад ингээд тэдний гэрийнх ингээд бэлэг өгсөн заяа амар хөөргөн. Ингээ мөнгөтэй тэнгүүдээ юм 2 тортой бэлэг мэлэг амар хөөрхөн. Тэнгүүдээ том ах нь болохоор энэ Дортмунд амьдардаг байхгүй юу. Тэгээ том ах нь их нэртэйгээ надаас бэлэг өгөө. Тэгээ бид хоёрыг гэртээ ураад Монгол хоол идүүлээд тэгсэн чинь буудад амар дуртай идчихсэн. Тэгээд ахынх нь хүүхэд нь ийм юугаар WhatsApp-аар төрсөн өдрийн дуу ингээд дуулаад явуулсан зав амар хөөргөн ёо. Тэгээ бүгдөө надад ингээ минь төрсөн амар гоё юм чинь. Тэгээд яг баярын өдөр ингээд надад хамаагүй мамаагүй гэж би өөрөө хэлж ингээ ярьдаг ч гэсэндээ тийм амар чухал өдөр биш надад хамаагүй мамаагүй гэж би хэлдэг байхгүй юу. Тийм гэсэн ч гэсэн хүмүүс ингээ минь дүрсний бас амар гоё байсан за. Тэг ингээд амар хөрхөн миний гэр бүл шиг санагдсан. Тэгээд нэг сарын өмнө хаа бид хоёр эдний нөгөө авах ахын 60 насны төрсөн өдөр очихгүй юу. Тэгсэн чинь тэр авах ахын хуучин ихнэр нь одоо хүүхдүүдийнх нь ээж нэгээд ирсэн байхгүй юу. Орой олж авах бид хоёр 10 цаг үед тэнд очив. Тэгээд нэг 2 цаг гарan сууж агаад орой 12 олж авах тэр их үрдэг байхгүй юу. Тийгээд тэр их чинь ингээд нэг жоохон юм арьсангуур ялгарладаг үзэл юм шиг
эсвэл нэг юм жоохон тийм хөгшин үний үйлдэл юм шиг нэг юм сонин үйлдэл надруу ингээ гаргаадсан байхгүй юу. Тэгэл би жоохон зайгаа барайл явуулсан. Тэгээ манай хүн гадаа ахтайгаа яриад зогсож хооронд тэр хүн ингээ над дээр хурж ирээд надаас 5 удаа чиний герман нэр чинь хин юм бэ гэж асуусан заяа. Би бүр гайхаад за хүн ингээд 1-2 удаа асууж болно тий. Тэгээ би ингээ өөрхөн нэр хэлээд штэ. За ингээд ука гэд хэлээд 2-3 удаа хэлээд ах ингээ байн чиний герман нэр чинь хин юм бэ гэж асуугаа заяа бүр. Тэгээ тэр нь бүр ингээд надад амар эвгүй санагдаад энэ хүн яагаад тэгээд байгаа юм бол гэж бүр ингээд амар сонир санагдаад заяа. Тэгээ тэрнээс өмнө тэр их чи надад чиний германч өстой сайн юм байна штэ энэ төр гэж мэгээ заяа. Тэгээд ер нь ингээд хүн айрсангуур ялгаргалдаад байгаа тийм үзэл ингээд жоохон ингээд мэддэгддэг байхгүй юу. Тэгээд энд чинь болохоор хөгшин хүмүүс тэр үзэл нь бас ингээд жоохон давмгаа байх гад байдаг. Тэгээд энэ залуу хүмүүс ч гэсэн дээр нь бол байдаг л да. Одоо энэ ажлын газар мазар дээр бас ингээд жоохон мэдрэгдэх зүйлүүд гардаг. Нэрээ дараагийн сэдв маань айрсангуур ялгарлах үзэл ажил дээр ч юм уу те ер нь гадуур мадуур хэр мэдрэгддэг вэ? Герман найзуутай болох талаараас ярьж болох юм те. Ингээд ер нь л ингээд хүн өөрөө мэдэрдэг байхгүй юу. Гэтэ тэрийг ингээд би ингээд амар экстрем хүлээж авах уу эсвэл ингээд тэрнтэйгээ дасан цогтоод явах уу гэдэг миний сонголт учраас би ингээд дасан цогтоод явах ингээд хичээдэг байхгүй юу. Ингээд тийм болохоор ингээд аль болох би ингээд үл тоомсорлол явцдаг. Тэгэхэд тэр төрсөн өдөр дээр тэр ихч бүр ингээд надад бүр байн тэгээ заяа. Тэнгүүтээ Паскалд хэлж байгаа хүүчээстээ амар хөөрхөн охин яагаад авцсан бэ штэ. Тэр Шнапн гэдэг үг чи одоо германаар монголоор юу гэдэг лээ. Одоо нэг тийм хөөрхөн ингээд олоод авцсан байж тээ гэдэг ч юм уу тий. Одоо юу гээд байгаа мэдгүй надад амар сони юу гэсэн тэр хүний ингээд үгээ хэлж байгаа ингээд үгний тоон маань штэ тий. Тэрнээс ч гэсэн ингээд шалтгаална штэ. Тэгээ бүр надаас сүүлд тэгж 5 удаа 6 удаа миний нэрийг асуугаад тэгэл надад за болио гэл би шууд би уус бас ингээд уурлаад байхаг амар хүсдэггүй хүнд хүмүүсийн дунд хэрүүл үүсгээд байхаг хүсдэггүй учраас хажуултайсан түнхэн аваад якагаа аваад шууд ингээ гараа явцсан заяа. Тэгсэн чинь маргааш өдөр нь тэг би замтай явж байхдаа машин дээр уйлаад. Тэгсэн чинь манай өөр химний яана би ингээ чам таанд байж идэг гэж энэ төрөл. Тэг би гүгүй наач угаасаа тэрнийг хичээсэл болж байгаа. Чи тэгээд юу хийж чадах байсан ингээл тэгэл машин явж байхдаа би асгатлаа байлаа. Би манай хүн намайг гаргатаа хаалаасан. Чам бист нэг л юм хэлж чадна. Хойлоо энэ юмхтэй дахиж хизээч амьдралдаа харахгүй л гэдэг. Тэгээд маргааш өглөө нь болсон чинь Паскал ээж над руу бичээд укаж яасан бэ? Өчтөр ингээд гівэнд гараа явцсан. Би чиний араас чинь дуудсан чинь ингээд сонсоог юм шиг үлээ. Ингээд яасан уу зүгээрээс нөө тэнцээ ингээд ямар байсан бэ энэ төр асуусан. Тэгээд энэ хүний чинь ээж авчтай би ямар ч асуудалгүй юм чинь. Тэгээд би зүгээрээсэн санаа зовх хэрэггүй мөргүйгээ бичсэн байжгаад тэгээд эдгээр нөгөө гэр бүлийнхэн нэг юм групптэй байхгүй юу зөвхөн яг гэр бүлийнхэн гишүүд нь байдаг. Одоо хоёр ах нь тэгээд манай хүн тэгээд ээж аавд байдаг юм групп байдیں۔ Тэн дотроо ээж нь бас ингээ асуусан юм байлаа л дээ яасан юм бол гэ. Тэгсэн чинь манай хүн хэлсэн байгаа. Тэр ийм нөгөө их чинь тэгсэн ингээ. Тэгсэн чинь тийм үү тэгвэл би одоо тэрнтэй яриад одоо учир нь олоодох юм л да. Ингээд амар ууртаа заяа. Тэнгүүтээ бид хоёрлоо залгаад за өчтөр яг юу хаасан тэрийг ихэл би одоо тэрнтэй учир олно гэдэг амар гүн намайг өмөрөө заяа. Амар тийм хамгаалуулсан мэдрэмж авсан гэх юм уу. Ийм хөөрхөн шинэ гэр бүлтэй болсон. Өөр чи ярмаар байгаа юм юу лээ? Тэг энэ хаягны нэг давуу тал нь юу гэж ийм дали байгаад тийм болохоор цай ингээд халуун байхтай ч юм уу тийм үед нь ингээ уучгаар их зүгээр юм билүү? За тийм л энэ ингээд энэ бичлэг маань баг 20 минутын бичлэг болчихгоо явуулцаас баахан хавийн 1000 жорын юм холиол болчихлаа. Тэгээд энэ бичлэг маань та нарт таалагдсан бол лайк дараарай, тэгээд subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгний сэдвийг та нар ингээд сонсцсон тий. Тэгээд та нарт ингээд санал болгомоор байгаа бичлэгний нэр ч юм уу тий. Тийм хүн байх юм бол бас надад бичээрэй. Комментэн дор. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Баяртай. Манай хүн тэндээс хэлж чинь та нар сонсогдож байна уу?